сайн уу багшаа? Та сайн байна уу? Нүүлгэн шилжүүлэхээс эхлээд ядуурлыг ангижруулах юучгүй хоосон байснаас чинэлэг амьдралд хүрсэн бүх цаг хугацаа нь Фужиан Иншагийн хамтын ажиллагааны үр дүнг нотолж байна. Хар цагаан зургууд нь анх энд нүүж ирэх үеийн зураг, өмнө нь цүлдсэн эзгүй тал байсан бол өнөөдөр харин үзэгсэнтэй нотголжээ. Бид одоо Иншагийн Мингэн суурьнд хүрэлцэн ирээд байна. Энэ газарт бас Хятадын телевизийн уул усан хайрлах сэтгэл гэдэг телевизийн олон ангит киноны зургийг яг энэ газар авсан. Уг кинонд бол ядуурлаас ангижруулах, хөдөө нутгийг цэцгэлүүлэхээр явуулсан үйл явдлыг бол дүрслэн үйлгүүлсэн ийм уран сайхны киног энэ нутагт авсан ийм түүхтэй юм аа. Сайн байна уу? Тавтай морилно. Энэ бидний өөрсдөө тарьсан тарвс. Өөрсдөө тарьсан тарвс юм байна. Амтан сайхан юм аа. Энэ үл чавганы мод жижиг чавга. Энэ чавганы мод байна. Жижигхэн мод боловч дүүрэн жимс суусан. Өөрөө иж болно, худалдсан ч болно. Та ягаад Шанхагаас бусч ирэх болсон юм бэ? Жил бүр хаврын баяраар би нутагтаа ирдэг. Ирэх болгонд л өөр болж өөрчлөгдсөн байдаг. 2020 онд энд хүлэмж өрснөө дараа ойр орчмын хүмүүс эргэлзээтэй байсан. Ургацаа аваад зарч чадахгүй бол явах вэ гэж санаа зовж исэн. Тухайн үед би 6 хүлэмжийг шууд түрээслээд удирлын бус жимсийн ногоо тарьж эхэлсэн. Хүн бүрд үүний үн цэнийг уриалаад туршиж үзхийг санд болгосон. Хамт явж үзье. За тэгье. Та ороорой. За орж болох уу? Та ороорой. Энэ нь Фужианы улаан гүйлс. Энэ Фужианы улаан гүйлс байна. Тийм ээ. Улаан хальс улаан багтай. Энэ жимсний чихрийн агуулмж нь 22-т хүрч байна. Тэгвэл энэ Фужианы улаан гүйлс, хар самар, амтд гуа, пробиотик улаан лойл эдгээрийг бүгд өмнөд нутгаас оруулсан. Улаан лойл нь нэг хүлэмжээс 4,000 кг ургац авдаг. 1 кг-ыг 20 юанаар зархад нэг хүлэмжээс ойролцоогоор 50,000 юаны орлого олдог. Манай энэ паркд нийт 240 хүлэмж бий. Бид 6 сонгоо авч өмнөд нутгийн жимс тайрч туршиж байна. Ийм жимс нь дулаан газар ургадаг тул хойд нутгийн орчин зохицуулан бид хүлэмжид тарьж байж түүний ургацыг баталгаажуулж чадна. Энэ бол үзүүлэх зориулалттай. Гоё байгааз. Үүнийг танд бэлгэлье. За баярлалаа. Маш гоё юм аа. Үнэхээр гоё. Тийм байна. Бид үүнийг туршиж үзсэн. Цэцгийн дэлгүүртэй хамтран ажиллаж болно. Энэ их олон цэцгэлсэн байна. Үүнийг хараач. Энэ их олон цэцэг дэлгэрсэн байгааз. Энд бас жижиг нь байгаа. Ургасаар байдаг. Ургац авах цаг нь харьцангуй урт. Та ийм тариалангийн газарт ирж ирсэн үү? Урд өмнө би ирж байгаа. Ирж байгаагүй юу? Би анх удаага ирж байна. Бид сая энд нүүж ирэхэд яг л ийм элсэрхэх газар байсан. Ан элс байсан гэсэн үг үү? Тийм ээ, бүгд элс. Тариалан дээр очиж үзье. Бид түүж аваад шууд шахаж гаргаад элстэй нийддэг. Одоо шинэхэн болохоор самар нь улаавтар өнгөтэй. Хатаасны дараа хар өнгөтэй болдог. Та амсаж үзээрэй. Нилээд зөөлөн. Амтан дайжгүй. Сайхан амттай юм аа. Тан улсын үеийн их найрагчдын нэг Ванха өөрийн Лянжоугийн дуул гэдэг шүлэгтэй сарны гэрэлтэй хундгандах үзмийн амтад дарс санаа сэтгэлийг хөгжөөх үед FIFA хөгжим ихшгэлж амтад дарсыг хүртхийн хүслэн тормой хэмээн шүлгэлсэн байдаг юм байна.
Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэвэл хятад хүн аль эртнээс тан гүрний үеэс эхлэн үзмийн дарсыг мэддэг байсны нэгэн баримт юм аа. Мингсян нутгийн хувьд бол газар зүйн байрлал нөхцөл нь нэн тааламжтай учраас хятад улсын дарсны үйлдвэрлэлийн маш чухал газрын нэг юм байна. Багш та хараач эдгээр усан үзмийн хүрээлэн урд нь элсэн тан байсан ганц ч мод байгаагүй. Эдгээр нь бүгд жишээ сортууд өнгө нь хувирч дуусаад боловсрч гүйцэх шатандаа орж байна. 2-7 хоногийн дараа хураах болно. Сайн дарсан сайн ургацснаас ирдэг. Та энд хэр удаан ажиллаж байна вэ? Би энд 13 жил ажиллаж байна. 13 жил? Тийм ээ. Манай гэр 2013 онд нүүлгэн шилжүүлэх төслийн дагуу Лунгд шанаас нүүж ирсэн. Өнөөгийн миний суурьнд бүтэн тосгоноороо нүүж ирсэн. Анх эхлэх үед таны орлого хэр байв? Анх ажиллахад өдөрт 80 юаны цалин авдаг байсан. Одоо сонсоход бага санагдаж байсан ч уулан гүнээс дөнгөж нүүж ирсэн бидний хувьд 80 юаны тогтмол цалин байх нь маш баяртай явдал. Анх удаа өдрийн цалингаа авахд бэлэн мөнгөөр байсан. Би ойрхон байдаг захаас 10 хэдэн юанаар ногоо, хүүхдтэй 10 хэдэн юанаар идэх юм аваад тэгээд бас 50 шахам юан үлдсэн. Энэ тосгоныг юанлун тосгон гэдэг урдын юанжуу дүүрэг болоод Лунгд сан эхэлж байгаа. Бид тэр үед хамтдаа энд нүүж ирээд бүх хүмүүсүүдийг ажилд элсүүлснийхээ дараа хамтаар борлуулалт, цахим худалдаа хийдэг байсан. Та бас яаж цахим худалдаа хийдэг болсон юм бэ? Өмнө бид хизээч ийм зүйл хийж байгаагүй, ийм санааж төрөөгүй, харин хүмүүсийн дэмжлэгээр л цахим худалдаа хийж эхэлсэн. Гэрийн эзэгтэй нарын хувьд энэ нь маш хэцүү сорилт байсан л да. Бид зөвхөн өөрсдийн бүтээгдэхүүнээ борлуулад зогсохгүй, ойр орчмын бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг ч борлуулж өгдөг. Таныг анхны цалингаа аваад хэд хэдэн удаа тоолж үзэж байсан гэж би сонссон, тийм үү? Анхныхаа цалингаа аваад дансанд хийвэл олзох харахгүй болохоор авсныхаа дараа хэд удаа тоолж үзсэн л да. Өнөөдөр миний дэргэд Монгол улсаас ирсэн продюсер суугаад манай цахим худалдаанд оролцож байна. Өнөөдөр та бүхэнд Няншагийн сар цэцэгт ногоог танилцуулъя. Продюсер та өмнө нь ийм ногоог харж байсан уу? Энэ шар цэцэгт ногоо юу? Харин тийм ээ. Монгол улсад ч ийм ногоо байдаг. Би ийм ногоо харж байгаагүй юм байна. Та нар ер нь халуун тоонд хэр дуртай юм болоо? Тийм ээ. Тэд бас халуун ногоо иддэг юм байна. Та дараа нь халуун тоо идэхдээ л энэ ногооноос хийж байгаарэ. Маш амттай, үнэхээр сайхан байдаг шүү дээ. Мэгнэн болоо өөр газар орноос шилжин ирж суурьсан 60,000 гаруй хүний хамтын орон гэр юм аа. Энэ элсэн там байсан энэ газрын 35%-ийг иж бүрэн ногоор уулж өдөөгээ мөөг усан үзэм үйлдвэрлэл эрхлэн олон 10 саяын ашигтай ажилтдаг олон 10 саяын борлуулалт гээд ийм газар болон хувирчээ.